Ховд аймаг 16 сумтай бүх суманд нэгдэл байсан, ахуй үйлчлэгээ байсан, худалдаа бэлтгэлийн анги байсан. Энэ одоо ховчлуудыг бүгдийн тухайн үед нэгдлийн дарга байсан, тэр ахуй үйлчлэгээний дарга байсан, худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан, тэр бүх хүмүүс бүгдийг хөвчилж авсан. Дээрээс нь Ховд аймагт 40 үйлдвэр аж ахуй нэгж байсан. Түүнийг бүгдийг нь Монгол Ардын намын гишүүд авсан. Тэндээс 2 хүн өөрөөр Ардсан намын Бямба Мурат 2 энэ одоо өөрөөрийнхөө ажиллаж байсан газараа авсан. Дээрээс нь Мегмар дорж Төвдөн дорж нарын эхлээд Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн байж байгаа сүйд Ардсан намд оржсэн 2 нөхөр бас энэ хөвчлөд авсан. Ингээд тооцоход бол нийт одоо аж ахуй нэгжийн 94% нь тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд байсан ийм хүмүүс хөвчилж авсан төвхтэй юм аа. Дээрээс нь Ховд аймагт 1200 орон сууц байсан. Энд нь бол дандаа тухайн үеийн дарга нар байсан. Дээрээс нь Монгол Ардын намын Хувьсгалт намын гишүүд байсан. Ийм одоо идэвхтэй нэр хүндтэй тэр хүмүүс авсан. Мэдээж эндээс олон хүмүүс сүйд намаа солиод одоо манайх руу орсон байх. Жишээ нь одоо тухайн үед аймгийн засдарга байсан, Галбаатарх орлогч дарга байсан Хайдав нар гайлын байрнаас байр аваад сүүлдээ тэндээсээ хөөгдсөн байгаа. Тэгээ төгс өгөхөд ийм байна. Тэгэхээр энэ дээр бол манай энэ ажлыг танилцуулж байгаа яг ховдоо сонгогдсон Бям цогт энийг сайн мэдж байгаа худлааг бол худлаа гэж хэлээрэй. За тэгэхээр ер нь бол энэгээр бол ер нь бол хөвчлийг бол Монгол Ардсан намын одоо бас хамтарсан засаг тухайн үед байсан. Дээрээс нь 96-аас 2000 оны хооронд Ардсан нам байсан. Тэр үед хийсэн боловч одоо үр дүнгийн Монгол Ардын намын авсан гэсэн үг.